Явлаа. Сайн уцгаа. Сайн бацгаа. Нэг одка гэдэг. Сайн уу ганцхан. Таньдастэй. Сайн байцгаана уу? Let's go. Зэмо. Яар югун бэ чи? За хөрх минутээр. Экшн. За нийтлээ. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай бид гурав ингээд бас үг хэлж жоохон өгөө дутуулчихсан. Тэгээд ер нь бол айгу гоё байна. Тэгээ хамгийн сүүлийн өдөр энэ бичлэг тавигдах бах. За хамгийн нэг болохоор Бадмаар зарж ирээд бүтээсэн хамгийн гоё дурсамж нь. Хамгийн гоё дурсан. За. Дурсамж хамгийн гоё дурсамж уу? За чи асуухгүй. Дурсамж. Дурсамж юу? Ангийнхантайгаа тий? Бацаа яг 38 гээд орж ирэх гэдэг. Яг 30 минут гээд орж ирэх гэдэг. Тийм шүү дээ. Нэг минутын дараа орж ирэх. Чи юу ярих юм бэ? Манайчаа. Яа яах вэ? Тэгээ яах юм? Би зүгээр балаа явж. Би зүгээр яаж байгаа юм шиг гэж. Хамгийн гоё дурсамж гэвэл тайлан тоглолт бэлдэж байхад тэгээ бас юу аял маял зугаалганд явхад хамгийн гоё байсан. Бадмаркт орж ирээд ер нь бол би бол амар дургу байсан анх орж ирээд яана жоохон айцтай маш дургу орж ирсэн. Гэсэн ч 2-3 жил сураад одоо ингээд салах грэв хэцүү байна. Дурсамж гэх юм бол саяны зугаалгаар бол маш гоё явсан бөөнөрөө ямар ч тийм асуудалгүй яг л нэг анги шиг болсон. Бусад анги бол яаж явдгийг бол сайн мэдгүй. Гэхдээ манай анги бол жинхэнэ анги шиг л явсан гэж бодож байна. Тэгэл ер нь бол тэгэл ангиар байсан бүх дурсамжл ер нь хамгийн гоё л байсан л да. Тэгээд тэр карантин байгаагүй байсан бол бүр гоё минут бас болох л байсан баг. Тэгээд гоё дурсамж гэх юм бол нөгөө нэг байхгүй болцоо байхгүй нэг дуулах байсан юм шиг. Тэрвээ дуулсан бол тэр бол амар гоё дурсамж болох байсан баг. Тэгээд тэг болоо юу. За хэдгээр ангид үлээ 10 билүү 11 дэх ангид бид зөв ааха тэмцээн болж байсан шүү дээ тий. Нуус тавчгаар. Тэрийг яхад ингээд тунж үлдчихэж хахад манай ангийнхаа амар ингээд тий хоёр анги ингээд үлдсэн баг чинь тий. Хүслээ ингээд амар ингээд дэмжиж өгсөн. Тэрэн дээр ингээд маш их баярлсан. Брай. Тахээс. Нэндэн дурсамж. Надад хамгийн гоё дурсамж бол хамгийн анх тэрөө бүтээд мандаа төмөө бид гурийн хамгийн анхны тэрөө бүтээд тэгээ нөгөө тоглолтод явж байсан үеуд амар гоё санагддаг надад. Тэр ер нь хизээч мартагдахааргүй тэгээ маш том туршлага өөрт маань ингээд
маш гоё энергийг бий болгож өгсөн гэж би боддог. Тэр л хамгийн том дурсамж. Ангийнхантайгаа хамт муудалцдаг, гомддог, төндөг тэр үеуд бас нэг дурсамж болж үлдэж чадчихээн. Өөр тэгэл ангийн багш нарын нөгөө хичээлээ хийгээ суугаач хөөе тэрээ инээ гэд тэгдэг байсан нас амар гоё нүдэнд харагдчихээн. Тэгээ энэ дурсамжууд бол маш томоор үлдсэн гэж бодож байгаа. Мэдээж хамгийн том гэх юм бол одоо нэг найрлууны авдлаараа маска явсан байна. Тэр байна. Тэгээ тэрний дараа чек бол бас санахгүй байна. Ерөнхийдөө л нэлийн том дурсамж үлдсэн байдгийг. Тэгээд сая нэг 12 төгсөлтийн зугаалгаараас нэлийн том дурсамж үлдсэн. Тэгээ босны санахгүй байна. Москва явсан байсан. Тэгээд нэг 12 дунагдаа нэг шинжлэлээр хамт байсан шүү дээ. Тэр үнэхээр гоёсэн. Тэгээд саяны зугаалга бас их гоё дурсамжтай болсон. Тэгвэл за ингэж за төрсөд эмийн төргийн нэмэ. Баярлаа. Болболын магийн ахлах тамирчин байгаа. За ингээд бэлтгэл хэр явж байна да? Манай багийн хувьд бол ерөнхийдөө олон жил тэмцээнд ер нь оролцоогүй ч гэлээ. Ерөнхийдөө ална гэсэн тийм агуулх зорилготой ер нь явж байгаа. Тэгээд За сайн байна уу? Тоглож ирчээд хоцсон сэтгэл ингээд сайхан байна. Үндэ бассан да нэрээ. Одоо хаана вэ? Ийм л жижи. Метрийн зайтай амьдрын шүү та хоёр. Хүйе, тэг 30 минутын өмнө гурлал ирсэн юм. Амжигтай. Чалка хай хэд хоног ингээд нийлдэг. Тэгэхээр ингээд төрөлдсөн. Сайн агшаа холоос л мэдлээ да. Манай ингэ даах юм уу? Одоо ямар амар юус ирсэн. Энд орж ирээд хамгийн гоё дурсамж нь болохоор нөгөө хамтдаа зугаалгаар явах аль эсвэл нөгөө хичээлийн бус цагаар хамтдаа хөгжилдөжсэн тэр үйл хамгийн гоё. Ангийнхаа хамгийн сайхан дурсамжууд гэвэл миний анх ямар ч хамгийн анх нөгөө нэг өөр сургуулаас яг шилжиж орж ирээд танихгүй хүмүүстэй маш юу яах гэдэг амар тийм эвгүй байсан. Тэгж яагаад тэгээд яг ороод тэнд нуусаад яахад маш баяртай байсан. Тэгээд маш их баяртайгаас гадна амар жаргалтай байсан. Тэгээд дурсамж гэвэл маш олон биднэрт бүтээсэн дурсамж байгаа. Тэнчэнэс тэрийг онцлоод тэр нь маш сайхан энийг тийм сайхан идэрхсэн юм нэх байхгүй. Ер нь бол бүх дурсамж л маш сайхан санагдчих байна. Тэг ер нь тэгэл бүгдээр хамт байсан, бүгдээр сууж ярьсан л тэр өдөртлөөс та. Хамгийн гоё дурсамж хамгийн гоё шиг штэ. Тэгэл ер нь орж исэн тэгэл хамгийн том дурсамж штэ. Тэгэл ярих юм бол барагдахгүй их дурсамжуудтай. Тэгэл Адмаркт орж сайш сүйс рүү орохгүй шал дими орж гисэн ч гэсэндээ хідэн сайхан найзуудтай болж авсан. Тэгээ сайхан ангийнхантай боллоо. Хизээч мартагдахааргүй дурсамжуудтай болсон. Тэгээд ярих юм бол өөөсөө барагдахгүй тэгээд мэдж байгаа. Найз охин өөр хүнтэй байхыг хараад сэтгэлээр үнэ. Үгүй гутарсан мантаа би юм. Юу хцээлээ? Нөөсвэс гадаа юуны шалгалтай үнэ. Өөр сармагч мармагч шитгэх хоёр байна. Шалны бэки зааруулаа шаа. Шалгалтай юм. Дуурч муу тааш. Өөр санал авч явахгүй юм шүү дээ. Тусаахан юм уу? Оо ээ. Яарэ. Санал өгөөдлээ. Ихээсээ яг ирсэн юм уу? Хоо.
Яа. Чи өөрөө түрээч. Бүгд түрээч. хүн тарихгүй үлс юм аваа гэж. Замдаа зогсож байгаа дахиад ахаас. За явсаа. Юу хоёр битээр чи юу гэсэн үг баа? Чи буруу яриад тэ хард ингэх юм уу? Авсаа танаа чи. Гогоны анхур. Ба тэрэг юу гараад. Зүг. Тоош хөл суугааш. Чи надад туннэнгээрида. Чи надад туннэнгээ. Чи харуулъя гэр бүлийн зураг шил харагдаж байна. Амууд руу авч. Эц та нарыг харъя. Та нарыг саяны шиг бэч та. Отга. Айж байна. Тэжи үү. Why do birds suddenly appear every time you are near? Just like me, they long to be close to you.